Токиогийн үнсэлт. Өнөөдрийн Токиогийн үнсэлт нэвтрүүлэг эхэлж байна. Харин би бол хөтлөгч Таамаа. Өглөөний 4 цаг хүртэл хамт байх учраас та бүхэн тайван орсорой. Би саяхан зөнчид үзүүлсэн юм л та. Гэтэл тэр намайг тун удахгүй хайрттайгаа учирна гэж хэлсэн. Гэхдээ би өөрөө тэрнийг тоохгүй болохоор энэ дурлал маань бүтэхгүй гэж хэлсэн юм. Харамсалтай л юм. Би тэрэнд бодлоо хэлэхэд нэлээд л хэцүү байж таархан те. Үннээ хүнд хэлэхэд хэцүү байдаг шүү дээ. Та нар тийм явдал учирч байсан уу? Тэгэхээр өнөөдөр та бүхэн хайртай хүмүүстэй үннээ хэлэхэд ямар байдаг тухайга надтай ярилцаарай. Тэгвэл сонирхолтой байх болов? Чи яагаад вэ? Ившиж явах цаг биш шүү. Чиний сэтгэлийн түүхийг би сонсомоор байна. Гэхдээ хөгжилтэй түүх байвал бүрт сонирхолтой байх. Та бүхний ярих түүхийг хүлээе. Марцнаас маргааш өглөө болтол бид Тэнгэрийн оддын сайхан төр төрхийг хамтдаа харцгаах болно. Токиод од харанхыг олж харахад тийм ч амархан байдгүй шүү дээ. Харна. Бас харуулж байгаа одыг олж харвал хүний хүсэл бүхэн биелдэг гэж ярьдаг. Та нар энийг мэднэ үсттэй? Хэрвээ та нарын хэн нэгэн дотны хүндээ сэтгэлээ илчлэх зориг хүрэхгүй байгаа бол гоёмсог солирын бороонд хүслээ шивнээд үзэхэд гэмгүй шүү дээ. Надад нэг хүсэл байна. Би ирээд сэтгэлийн үгээ хэлмээр байна. Тонооны ахлах сургууль. Сайн уу? Сайн уу? Сайн уу? Яс ирд ирэв? Уучлаарай. Би яарад байна. Дараа уулзъя. Хонгорхон Ири Наоки. Танилцахад таатай байна Ири. Би бол F ангийн сурагч Котока Айхара. Гэхдээ чи намайг одоохондоо огт танихгүй. Харин би чамайг танина. Би анх ээжтэйгээ цуг энэ сургуульд ирсэн юм. Анх энд ирж явахт маань Сакура эд цэцэглэж байсан. Тэгэхэд хаврын нэгэн сайхан өдөр байлаа. 2 жилийн өмнөх хичээлийн шинэ жилийн нээлтэн дээр үг хэлэхэд чинь би чиний ухаан болон царайлаг төрхийг хараад биширч ийсэн юм. Данч би чамтай нэг ангид ороогүй. Тэгж азгүйцэн учраас би чамд энэ захиаг бичгээр эргэл буцалтгүй шийдлээ. Чамайг анхаарад би бүр алмаарсан. Яг л харуулж байгаа одон цохиулах мэт мэдрэмж төрсөн. Тэр цагаас хойш би чамтай үргэлж хамт юмар санагдах болсон. Уучлаарай. Хэн бэ? Би бол Котоко F ангих. Чи энэ захиаг уншаарай. Ири, би чамд хайртай. Маш их хайртай. Авахгүй. Анх удаа хүнд хайраа илжсэн маань бүтлгүүч шиг боллоо. Үгүй.
Гэхдээ энэ бүхэн ингээд өнгөрөх ёсгүй. Ямар нэг гайхамшиг заавал тохиолдох ёстой. Гол дүрд Мики Хонака, Фурукава Юки, Ямада Юки, Айзава Юга, Танака Йожи, Эмаора Исака Какаричо, Нишимура Томами. Кино зохиолыг бичсэн Миура Юико. Ерөнхий найруулагч Нагата Кото. Токиогийн дурлал. Нэгдүгээр анги. Харуулж буй одтой хамт ирсэн хай. Хараач. Нөгөө аяа хараач чинь явж байна. Тэр саяхан A ангийн ирээд хайр альжилсан гэсэн. Тийм үү? Энэ аяхаараа саяхан ирээд хайр альжилсан гэсэн. Тийм үү, ирээд үү? Энэ аяхаараа саяхан ирээд хайр альчилсан гэж байна лээ. Ямар газар ирснийг мэдэхгүй л байна да. Хөөр хямтан. Балаач. Намайг тайван байхад уу? Котоко. Чи ирээд хайр альжилсан юм уу? Жинко, битгий чанга хэлээ. Ер нь чи яаж мэдсэн? Сургуулийн уудан захиа өгснээ чи хүн болго харна эцтэй. Сургууль даяараа ярьцгааж байна. Би ч өнгөрч. Яах гэж сургуулийн ууданд өгсөн юм бэ? Тэр чи хүн болго хараад мэднэ эцтэй. Тэр чи eerэн штэ. Чи яахаараа юм тэнийг юм хийдэг байна? Зөвшөөрөхгүй нь тодорхой штэ. Юмыг яаж мэдэх гэж бодоод л аз олж намайг тоож магадгүй гэж бодсон. Би шал тэнийг мөрөөдөж байжээ. Болж үз. Тэр чин бүтэхгүй мөрөөдөл Наоки eerэн шүү дээ. Манай сургуулийн охтууд бүгдээрээ тэрэнд санаархдгийг чи мэдж байгаа үсттэй. Eerээ бол ангийнхаа хамгийн сайн сурагч. Сургуулийнхаа ч хамгийн шилдэг сурагч. Сүүлийн шалгалтын дээр улсдаа хамгийн дээд оног авсан. Амьдрал дээр хүмүүс яах ёстойгоо мэднэ гэж боддог. Гэхдээ мэдсэн зүйлээ хийдэг хүмүүс нь ховор. Мэдэх хангалтгүй. Хүн хийх ёстой. Тэрний аягүй 200 байдаг гэсэн. Тэр их ухаантайгаас гадна бас их царайлаг. Бас аав нь компани захирал. Айко 200, 178 см өндөр, 60 кг жинтэй. Тэр англиар чөлөөтэй ярьдаг. Бас шилдэг тамирчин. Ер нь супер залуу. Тэрний дэргэд бид хинч биш. Сургуулийн хамгийн адгийн сурагчид шүү дээ. Бид тэрнээс огт өөр ертөнцийн хүмүүс. Гэхдээ би ч гэсэн хичээдэг. Би жил болгоо сайн сурахыг хичээж байгаа. Тэг чадах юм бол ирээтэй хамт A ангид орно гэж би боддгийн.
Яасан. Хөөе, Котоко. Хэлтэй. Чи юу н англи цагаан толгойг бүрэн мэдхүү? Мэдлгүй ядгийн. Тэгвэл хэлээд гэхдээ. Эгээс F хүртэл хэдэн үсэг байдгийг мэдхүү? A, B, C, D, E, F. Зөв хэллээ. Чи угаасаа F ангид байх ёстой болохоор A ангид орно гэж байхгүй. Эн чинь суглаа очихоос ч хэцүү. Зам цас оруулахаас ч хэцүү гэж мэд. Харуулж байгаа одонд цохиулахаас ч хэцүү юу? Юу гэнэ? За, тэр ч яах вэ? Хэллээ штий. 92 өөр ертөнцийн хүмүүс мэдүү. Чиний зөвөө. Гэхдээ би тэрэнд үннээ хэлмээр байна. Сургуулаа төгсгөөс өмнө сэтгэлээ илчилмээр байна. Тэнэг энийг чамд бэлгэлээ. Чи авчих л та. Ири үнэхээр царайлагч гэсэн бусадтай харьцах тал дээр үнэхээр доголдолтой. Тэр охтыг огт сонирхдаггүй. Маш олон охтын зүрхийг шархлуулсан. Тэрний хайрын амьдралын талаар хэн ч мэдэхгүй. Хөх, хараач Котоко. Өнөө тэнэгч ирж байна. Чимээгүй. Аматад. Тэр ахлах сургуулийн сурагч. Тэгсэн хэрнээ охин сонирхдаггүй. Тэр лав гажиг баха. Яг үнэ. Гэхдээ энэ хорвоо дээр Котоко тохирох өөр сайхан залуу байж л таараа. Котоко. Хөөе Котоко. Хөөе Котоко. Би хэлээ үстий. Котоко. Котоко. Чи ирээд хайр альчлаад татгалзан хариу сонссон гэж үнэн үү? Тэр чи үнэн үү? Кинча холт. Даанчтэй. Тэр тэнэг дурлагтай яах вэ? Чамд би байгаа штэ. Харин би чинийг бишээ Кинча. Арайчтэй. Би ч тэнэг юм да. Өнөө өглөө би чамд зориулж 8 альчны мах шаарсан шүү дээ. Би эдэ. Хордлаач. 8 альч нэмах. Задлах уу? Бошуулаа. Маа. Хөөх. Идэт хэрэгээ. Бас далаан байцаа идэрээ. Аль бушвал өгöd. Чиний чаддаг ганц зүйл хоол хийх юм да. Ганц зүйлгэн шүү. Котоког хинч надаас илүү хайрлаж чадахгүй. Тэр муу ингээ од байх нь хамаагүй. Намайг хизээж гүйцэж чадахгүй. Яа нэг нэ. Котоког тэгж доромжлон гинэ. Тэр муу намайг үдэх гээд байгаа юм бах та. За яах вэ? Өөрийгөө их юмд бодж ил байг. Зүгээрээ. Та нар намайг тэнэг гэдээсэн мэлөө. За яах вэ? Тэр миний захиаг уншаачгүй шүү дээ. Би л хүний буруу сонгож. Гэхдээ зүгээрээ. Би тэрнийг бодохгүй. Котоко. Чи яаж ившээж чадж байна? Би шүн нойргоо ончихсан юм аа. Ямар нэг алдаа хийвэл тэр намайг тэнэг гэж бодох байх гэж бодоод би өөрийнхөө нэрийг ханзаар яаж бичдгийг харсан. Яста тэнэг юм аа. Би тэгтлээ сандарсан юм аа. Тэр ч бодох өглөөнийхөө цагч ууж амжаагүй. Тиймээс чамд баярлалаа. Энийг идчихвэл өглөөний хичээл дээр алзахгүй баха. Чи энийхэрээ их гоё харагддаг шүү.
Хүссэн үед чинь 8 жин мах шарж өгч байна. Тэгэхэр чи яалцахгүй. Гоё юм аа. Болилдоо. Та нар ямар хиддэг юм бэ? Заац. Хэдүүл идтээ. Дахиж яах өгөөч. Илүү гоё юм аа. Котоко хөөрхөн шүү. Котоко. Уучлаарай. Багштай уулзаад хоцорчлоо. Зүгээрээ их хүлээгээгүй. Харцгаая. Марцнаас шинэ байшин чинь дууссан уу? Тийм ээ. Бүтэн сайнд нүүж орохоор болсон. Танах шинэ байшинд орох нь вэ штэ? Тийм ээ. Би ч гэсэн үнэхээр их баяртай байгаа. Тэгэлгүй яхав. Шинэ байшинд орчвол чамд илүү их аз тохиох юм билүү? Тийм биз дээ. Тийм ээ. Чиний зөв. Тэгж найдаж байна. Би ч гэсэн тэгж найдаж байна. Би ч итгэж байна. Би ч гэсэн. Нөхөд чинь туслана. За баярлаа. Би ч бас Баярлаа. бид очноо. Сайхан да. Хөөх, их том юм аа. Бид ирлээ. Эднийг аваад ирлээ. Котоко, бид нар хүрээд ирлээ. За, Котокогийн сайн ажиллах хэрэгтэй шүү. Заац. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Өө хүүхдүүдээ туслахаар ирсэнд их баярлалаа. Котокогийн аав, эрхмээ бид ирлээ. Би Котокогийн төлөө юу ч хийхэд бэлээ. Би бол Кенесуко Икэсава. Би чин тарав. Сайн байна уу? Юу хийхийг л хэлж. Би таны хүүшгэл туслая. Та намайг төрсөн хүүхэй л гэж удаарай. Кинчан, өөрийгөө магтахаа болоод юмаа зөгөөч. За. Зайлуу. За, зөөцгөе. За. Өнөөдөр ирсэнд их баярлаа. Тэр ч дажгүй юм аа. Кинчан эднийг дагуулж ирсэн. Eerie чамаа гомдоосон болохоор Кинчан сэтгэлийг чинь засах гэж ирсэн. Ойлгож байна. Алив зөөцгөе. Энэ үү? Тийм ээ. За. Баярлаа. Хоёр давхарч юу? За, Хүнд юм аа. хоёр давхраа. Тийм ээ. Их баярлалаа. Маш их баярлаа. Баяртай. 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 За боллоо. Ингээд бүх юм зөөчглөө. Тэглээ. Тэглээ. Сайхан байшин юм аа. Үнэхээр сайхан байшин болж. Би ч эхнэрээ бас Котоког нэлээд зовоосон хүн дээ. Охин бид хоёр их хичээсэн. Одоо ингээд өөрийн байшинтай боллоо шүү дээ. Баярлалаа аваа. Хүмүүсийн дэргэд уйлаад л Котоко хүнтэй гэрлэхээр хэцүүхэн байх юм байна да. Тэр нь санаа зовлтгүй. Би хизээч чамтай гэрлэхэд бэлэн байна. Эрхмээ. Танаас гуй. Та намайг хүүгээ гэж бодож байгаарай. Танаас гуй. Та намайг Кинчан гэж дуудаж байгаарай. Ирж тусалсанд баярлалаа. Та нарын ачаар өнөөдөр ирж дууслаа шүү дээ. Алив. Одоо орж хоол идцгээ. Би кофе чанаж хоол хийж өгье. Хөөх, Котокогийн ав сайн тугаач юу? Хорт орцгоё. За, орцгоё. За. хүлээж байгаарай. Та нар ямар нэг чимээ сонсоо. Үгүй. Хийм сонсоо байлгүй. Үгүй. Нэг л муу савн татаад байх юм. Юугаа яриад байгаа юм бэ? Хот харуулж байна. За байлтаа. Гэгэн цагаан өдөр үү? Шигоба, Котоко айхара. Сая юу болчихоо? Солиорт оногдчихлоо.
7 цагийн мэдээ. Өнөөдөр үд дундын үед солирын борооны өчүүхэн нэгэн хэсэг дэлхий дээр унаж Токиогийн нэгэн оршин суугчийн шинэ байшинг нураасан байна. Харин тэглээ. Хохирогч Шиго Айхарата бид энэ ярилцлагыг хийсэн юм. Нэг хачин гялалцсан зүйл миний шинээр барьсан байшин дээр унаад ингэж эхлэв. Газар дөрөх шиг л чимээ гараад л ийм юм болчихлоо л да. Байшин маань тэр чигээрээ л нураад унчихлаа. Би байшинг болчихлоо. Юу эхлээд тэр зүйл байшингийн маань дээвэр дээр нүх гаргахад уг нь тийм том харагдахгүй байсан л да. Азар бид гадаа байсан юм. Тэрнийхээ ачаар л дарагдсангүй. Миний бодлоор талигач эхнэрийн маань сүнсэл Тэнгэрээс биднийг хараад амийг минь аврах шиг боллоо. Уучлаарай. Би энэ байшингаа барих гэж их хичээсэн юм. Одоо охин бид хоёр ор хоронгүй болчихлоо. Эдний байшин дээр унсан солир голчороо 3 см-с томгүй хэмжээтэй байсан байна. Мэргэжилтнүүдийн хэлснээр том солирын хилтерхий байсан бололтой. Харин эцэд нь байшингаа дэндүү хэврэг барьсан учраас тэр чигээрээ нурж унсан бололтой. Дараагийн мэдээг хүргэе. Түр хаалттай. Сайн байна уу? Манайх өнөөдөр хаалттай байгаа. Тийм ээ. Та дараа дахиад залгаарай. Танд их баярлалаа. Сэтгэлээр унаад хэрэггүй дээ. Байшингаа барих гэж би ямар их зүтгэлээд. Та дахиад л барьж болно шүү дээ. Ийм байдал тавьж яаж барих вэ? Байшин хөслөх мөнгө чалга. Хамаг байдаг мөнгөө энэ байшин зориулсан шүү дээ. Арайчтай. Төмөрч чадсан болж яах вэ? Гэтэл солирт оногчдаг. Даатгалын мөнгөч байхгүй. Би ч азгүй юм да. Яагаад азгүй гэж? Харин ч азтай байна. Та бодол доо. Бид байшин дотор байсан бол яах байсан бол цөмөөрөө тэнд өвөх байсан мэт те. Та амьд үлдсэн чи гаргүй болчихсон бол тогоочийн ажлыг хийж чадахгүй шүү дээ. Хэрвээ тэгсэн бол цайны газраа хаахаас өөр аргагүй болно. Тийм биз дээ. Харин ч шалбархаач авалгүй эсэм мэнд үлдлээ шүү дээ. Тэрэнд баярлах хэрэгтэй. Энээс илүү аз гэж юу ах вэ? Аав охин хоёр үнэхээр азтай байгаа зү. Яава. Чи ээжтэйгээ ямар адилхан гэдгийг мэдв үү? Ээж чинь бас ийм өөдрөх хүн байсан юм. Бас ийм гинэ. Та сайн чанар гэж магтаж байна уу? Тэгвэл та хэлээч. Байшин маань харавсан одонд оногдсныг та дотроо юу гэж бодож байна? Чи ягаад харавсан од гэдэг байгаа юм? Солирт оногдсон гэд хэрэггүй. Харавсан одонд оногдсон гэж ярил илүү романтик байгаа үстэй. Ямар нэг онцгой зүйл болох юм шиг санагдахгүй байна гэж юу? Муу ярива. Чи бас л яг ээжгээ яриад унлаа шүү. Байна уу? Айхарагийн цайны газар? Тийм ээ. Юу? За. Хуцаа төр барьж өгөөрэй. Хэзээ? Нэг үйлчлүүлэгч тантай яг одоо ярмаар байна гинэ. За. Айхараа сонсч байна. Та ямар хэрэгээр ярих гэв? Ирээчан? Оо, сайн байна уу? Өөрөө амьд уу? Та л ингэж асуумаар юм. Ойлголоо. Ирээч. Эфэнгэ Айхара. Байшин нь нурсан гэлв. Мэдээ үзсэн үү? Үзсэн. Сонинд гарсан байсан. Саяхан ири таягцсан охин штэ. Харавсан одонд цохиулдаг Котоко явж байна. Дандаа азгуудах юм а. Ямар нэг хараал хурцгсан баха. Котоко.
Жинко Сатоми, Чи өдрөөс өдөрт хүмүүсийн анхаарал өртөд байх юм аа? чаддагсан бол алга болоод өгөх юмсан. Марцнаас чи аавтайгаа хамт амьдрах газар олж чадсан уу? Баярлаа, бид олсон. Бид хоёр нэг хэсэгтээ аавын хамгийн сайн найзынд амьдрахаар болсон. Нэр нь үү? Та хоёр яаж ийм хурдан олвоо? Найз нь мэдээгээр үзээд биднийг дуудсан юм л да. Тэгвэл тэр их сайн хүн юм аа. Одооноос эхлээд чамд аз тохиож эхлэх бах. Тэгж бодож байна уу? Харвсан одонд оногдно гэдэг тэр бомд нэг тохиох аз шүү дээ. Тэгэхээр энэ удаа намайг аз дагах баха. Итгэлтэй байна. Тийм шүү. Котоко ийм л байх хэвээр. Тэгэлгүй яг уу? Мөн хандивлаарай. Юу вэ? 10 йен байсан ч их нэмэр болно шүү. 5 йен байсан ч болно. Мөн хандивлаарай. Гүйж байна. Мөн хандивлаарай. Сонсороо. Котоко аяхаараа зовлон тохиолдлоо. Котоко аяхааргийн байшин өчигдөр солирт оногдож нуурсан. Бид нар хандив цуглуулж байна. Та нарын найзад зовлон тохиолдлоо. Котокогийн байшин солирт оногдлоо. Та бүхэн туслаарай. Ямар тэнийг юм бэ? Тэр чин Кинчан. Алив туслаарай. Бүгд мөн хандивлаарай. Кинча одоохон бол Котоко маань хүрээд ирлээ. Өчигдөр аим шиг зовлонтой учирсан хүн шүү дээ. Гэтэл өнөөдөр инээн цэглээд явж байна. Ямар хөөрхөн юм бэ? Би бүр ойлгох нэ. Кинча чи болооч дээ. Би чиний л төлөө ингэж байна штий. Би дахиж хүмүүсийн анхааралд өртмөөргүй байна. Котоко одоо л үг хэлэхтэйгээ боллоо та. Гэхдээ хүмүүс тэрний талаар ярих л болно. Замаас холдчихгүй юу? Ирээ. Яа нэг нэ? Чи юм уу бид нартай яаж яриад байна? Котоко сэтгэлийн зовлон дунаад байна. Чи шалтгааныг мэдж байгаа юм уу? Солирын борооноос болсон уу? Би шал өөр юм яриад байна. Чи мэдэхгүй байна уу? Чи Котоког доромжлоо үсттэй. Гоё юм болох нь дээ. Харин тий. Энэ чамаас л болсон. Тэрнээс чи хойш Котокод олон муу юм тохиолдсон. Задгаа сансрын биет дэлхий дээрх хүнийг онох тохиолдол 10 тэрбумд 1 удаа тохиолддог. Сансрын биетэй. Харавсан одоо хэлж гэнэ үү? 10 тэрбумд ганц тохиолддог тэр зүйл надаас шалтгаалсан болж байна уу? Тийм ээ. Кинча ингэж болохгүй. Хөөх. Би тийм их хүчтэй гэж бодсонгүй шүү. Энийг өгвөл чи маргахгүй үстэй. Надтай битгий ингэж харц. Би өөрийгөө гайхаж байна. Чам шиг амтныг би яагаад 2 жил биширч явсан юм бол? Чиний мөнгийг авснаас өгсөн минь дээр. Болдоо. Чи наадхаа үннээсээ хэлж байна уу? Тэлгүй яатгээ. Өөдгөө амтан. Чам шиг амтанд найз нөхөд гэж байдаг юм уу? Намайг сонс. Тусламж хэрэгтэй болсон үед надад туслах найзууд зөндөө олон байдаг. Кинчан, Жинко, Сатоми гэдэл. Гоё юу вэ? Мэдв. Тийм учраас надад чиний тусламж хэрэггүй. Энийг ав. Мөнгө ав. Биднийг F ангийнхан гэж голоо юу? Биднийг тэнгүүд гэж битгий голж байгаарэ. Чи дахиад л алдартай болчлоо. Тэрэнд ийм хатуу үг хэлсэн хамгийн анхны охин Котоко болчлоо. Яна. Би одоо яна. Уг нь би итгэж хэлье гэж бодоогүй шүү дээ. Намайг уучлаарай. Би чамаар туслах гэж хичээлээс чинь нэрт ирүүлчихлээ. Уучлахгүй хэрэггүй. Ийм үед би танд туслах ёстой шүү дээ. Манай багш ч гэсэн ойлгосон. Хөөх. Баян Эригийн байшин гараж. Том юм аа. Тийм ээ. Их баян хүн. Маш том компани захирал. Токиогийн их сургуулийг төгссөн юм шүү дээ. Токиогийн их сургуулаа. Тэгвэл их л мэдлэгтэй баг та. Хөөх. Бидэндээ шарсан мах өгөх болов. Тэрийг юу гэж унших вэ? Хэний гэр бүл гинэ? Эригийн.
Нэрээ тийм байна. Эрэг нэ. Тэгээд л би Эри чан гэдэг юм. Яагаад эрэг гэж? Юу гинэ? Юу ч хийгээгүй. Орой. Хай чан, тавтамарл. Юу болвоо? Ягаад ингэж бодов? Уучлаарай. Хэрэгтэй юм хайж олох гэсээр байгаад удчихлаа. Тийм гэж юу? Ашгүй чи ирж гэлээ. Би их гайхлаа. Өөртөө ярьж байна. Ирээч. Эри чан. Орхон минь чи юу? Чамайг хүлээж байлаа? Тийм ээ, бид их баяртай байна. Манад өөрийнхөө гэр тугаа юм шиг л байгаарай. Баярлалаа Эри чан. Их баярлалаа. Зүгээрээ. Эцэгтэй тань их баярлалаа. Үнэхээр таагүй явдал тохиолдчихэ. Манай тугтай байгаарай. Намайг Котоко гэдэг. Танилцахад таатай байна. Хөөх, манад юм хөөрхөн охин амьдрах болох нь. Манай хүүхдүүд бүгдээрээ хөвгүүд. Танай хүүхдүүд бүгдээрээ хүүхэд гинэ. Би дараа танилцуулнаа. Алив, одоо орцгоогоорой. Алив ор. Орцгоо. Ийшээ яваарай. Хөөх гоё юм аа. Баярлаа. Зүгээрээ. Баярлалаа. Гоё юм аа. Юки. Алив, бооч ирээд мэндэл. Энэ ноён аяхаараа. Хөөх танай хүү юу? Хөөх юм аа. Сайн байна уу? Сайн байна уу? Би бол Ири Юки. Одоо 3 дугаар анги. Үнэхээр ухаалаг хүү бололтой шүү. Танилцахад таатай байна. Би ч гэсэн баяртай байна Юки. Та хоёр их ядарч байгаа бах. Алив, ийшээ ороорой. Нөө за. Алив орцгоо. Тийш ороорой. Та нарт их баярлаа. Алив, идэрээ. Гоё юм аа. Таалагдсан бол ямаа да. Дахиад аваад идэрээ. Баярлаа. Охин чинь үнэхээр том болсон байна шүү. Та надтай уулзаж байсан юм уу? Чи тэгэхэд их жаахан байсан. Танаа цайны газарт харсан юм. Та аавын цайны газарт очиж байсан гэж юу? Тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Эри чан бид хоёр бүр цэцэрлэгт байхасаа л их сайн найзууд байсан юм шүү дээ. Бидний аав ээжүүд хамт ажилдаг байсан юм. Би орой болгон ай чанид очиж сайхан оройн хоол иддэг байлаа шүү дээ. Бас би оюутан байхдаа байс хийгээд л мөнгөгүй болчихдаг байлаа. Харин ай чан тавгаач болчихсон байсан учраас надад үргэлж хоол өгдөгсөн. Миний найз ай чан надад мөнчиг тусалсан да. Болдоо. Чи ч гэсэн миний цайны газрыг их олон хүнд мэдүүлсэн шүү дээ. Чи санаж байна уу? Тийм ээ, тийм. Танаа сургуулийн найз нар чиний бизнесийн хамтрагчид гээд их л олон хүмүүс одоо ч манайхаар очдөг юм. Чиний ачаар л би одоо утал ажилтаа яваа хүн шүү дээ. Болдоо. Одоо хоёулаа гэр бүлтэй болцгоо. Хүүхдүүдтэй аж боллоо. Гэвч хоёулаа үргэлж завгүй болохоор уулзаад байж чадахгүй юм та. Би тэр мэдээг үзээд үнэхээр их гайхсан шүү. Тийм ээ. Үнэхээр харамсалтай явдал болж. Гэхдээ би баяртай байна. Ай чантайгаа дахиж уулзсандаа их баярлаж байна. Тийм биз? Тэгэлгүй яах вэ? Котоко, чи санаа зовлтгүй. Манай гэрт өөрийнхөө гэрт байгаа юм шиг л байгаарэ. За танд их баярлаа. Котоко бид хоёр хувь тавилангаар учирч байгаа юм шиг л надад санагдаад байх боллоо. Яг л чөтгөр шиг орж ирдгийг манай том хөө хүрээд ирлээ. Том хүү? Үгүй чи яава Котоко? Котоко их хөгжилтэй охин юм аа. Оройтож ирсэн дуучлаарай. Би эдний том хүү Ири. Та нартай танилцахад таатай байна. Би ч мэдсэн л дээ. Манай Наоки та хоёр нэг сургуульд хамт сурдаг гэж би дуулсан юм. Нөө, би мэдээгүй юм байна. Чамтай танилцсандаа баяртай байна.
Алуу Котоко, энтлээч. Чи чинь яваа. Зүгээр л би их гайхлаа л да. Чи аавтайгаа огт адилгүй юм байна шүү дээ. Юу яриад байна чи? Тийм ээ, тийм. Манай хоёр хүү хоёулаа ээжигээ дуурайчихсан юм л да. Энэ их азтай. Азтайгийн шүү. Алуу миний хүү. Суу. Та хоёр гэмтэж бэртээгүй нь ёстой их аз шүү. Та нар гэртээ байсан уу? Котоко намайг болиулаагүй бол би гэртээ яваад орчихсон байх байсан юм. Балрах төхөж дээ. Чи ч азтай байна шүү. Тэгээд тэр золгийн солир нь хэр том байсан юм бэ? Нэг иймэрхүү жижигхэн чулуу шиг зүйл байсан. 3 см гэлөө. Тийм ээ. Тийм жижигхэн зүйл байшинг нурааж чадлаа гэж юу? Энэ ч бас их аз шүү. Котоко манай хүүг таньдаг байсан яамаа. Тэгээд та хоёр чинь нэг ангид сурцгаадаг юм уу? Манай хичээлийн танхимууд их хол байдаг юм аа. Бид саяхан санаандгүй таарсан юм. Тийм биз дээ, Котоко? Тийм ээ. Ямар азтай хэрэг вэ? Одоо та хоёр бүр дотн танилцаарай. Манай Наоки их онцгой байгаа үстэй. Чи хүүтэй минь найзлан үстэй. Аха. Би даалгавраа хийгээд дуусгачлаа. Тийм үү? Сайн байна. Гэхдээ гарда. Би энэ ханцыг яаж уншихаа мэддэггүй. Өнөөдөр танаас асуугаад яхав. Котокогоос л асуугаад мэдчихье. Зөв санаа байна. Котоко ихчээ. Энэ ханцыг юу гэж уншдгийг хэлээд өгөөч. За тэгээ 3 дугаар ингээ хичээл шүү дээ. Уншчих байлгүй дээ. Юу болов? Юки, чи онцорлагтай юм аа. Дөнгөж 3 дугаар ангид байдаг хэрнээ ийм олон хэцүү ханд сурдаг юм байна штэ. Чи яг алийг уншиж мэдэхгүй байгаа? Энийг Энийг үдээ. Энийг энэ ханцыг туулаа болон эвэр гэж уншдаг юм. Туулаа болон эвэр. та чи яасан тэнийг юм бэ? Энэ ханцыг чинь Тони Каку гэж уншдаг юм штэ. Аглах сургуульд явдаг юм байж энийг уншиж чадахгүй байх гэж юу? Юки чи яасан бүтүүлэг юм бэ? Одоо хуучлалгүй. Тони Каку бол чамайг үзий ядаж байна гэсэн үг. Хой, Юки. Хой. Хүүг маань уучлаарай. Яадаг вүлээ? Зүгээр дээ. Тэрийг уншиж чадаагүй нь миний л буруу штэ. Үгүй дээ, үгүй. Охин хүүхдтэй хамт байж сураагүй маа. Зүгээр л ицсэн байх. Чи битгий юм санаарай. Одоо би өрөөг нь үзүүлье. Алуу? Котоко өрөөг очиж үзээрэй. Тэг. Би бүр баярлчлаа. Алуу явъя. Алуу, энэ дахиад идэж тээ. Энэ их хамттай юм аа. Тийм ээ, хамтдаа шүү. Идэрээ. Их сайхан. Хоёулаа жаахан хууч хөрцгөе. За, ямар санагдаж байна? Яасан? Таалагдахгүй байна уу? Би буруу утсан байх та. Манад чинь дан ирчүүд байдаг юм. Ог нь би охин хүүхэдтэй болохыг маш их хүсдэг байсан юм. Охиноо ийм өрөөтэй болгоно гэж боддог байсан юм л та. Янз бүрийн амьтны чихмэл бас хүүхэлтэйгэр дүүрэн өрөө. Надад харин ч их таалагдлаа.
Би ээжигээ хар багтаа алдсан болохоор тэрнийг өөд болсноос хойш хизээч ийм сайхан тоглоомуудтай байж үзээгүй юм л та. Та манай авыг мэдэн штэ. Бүхэл бол ямар ч хамаагүй хувцас авч өгдөг. Би тэрийн өмсөд найзуудтайгаа уулзахаас их хичдэг. Надад их хэцүү байдгийг. Сайхан юм аа. Мөрөөдөл минь биелсэн юм шиг л санагдаж байна. Тэгээд л харин би охинтойгоо дэлгүүр хийсч кино үзхийг их хүсдэг юм. Бас охинтойгоо хувцас олж өмсөх юмсан гэж ямар их мөрөөддөг гэж. Надтай хамтаагаарай. Би чамаас тэгж гойж болно үстэй Котоко минь. За. Уг нь энэ Юкигийн өрөө байсан юм л да. Чиний ачаар тэр хамаг юмаа миний өрөөнд оруулчлаа. Өрөө маань авах юм алга. Биднийг ингэж гомдох ямар хэрэг байна? Хэрэггүй юм битгий яриад л да Наоки. Ийм учиртай байх нэ. Тоникаку бол чамаг үзий ядаж байна гэсэн үг. Зүгээрээ Котоко. Чи юунд ч санаа битгий зов. Өөрийнхөө гэргээд л бодчих. За юу? За. За, Наоки, юм хумаа янзлахад нь чи Котоко туслаарай. Харин би зочид дойрон хоол бэлдэж эхэллээ. Өнөөдөр Сикияку хийнэ. Котоко, чи Сикияку дуртай юу? Дуртай. Ашгүй дээ. За, орой уулзцгаая. За. Ёо. Ингэдэг байж. Тэгэд би юу хийхэд чинь туслах уу? Зүгээрээ би өөрөө хийчихнэ. За. Би ойлгож байна. Чамд тусалж болохгүй шалтгаан алга. Чи санаа зовлтгүй. Чиний манад амьдрах үгүй чинь надад огт хамаагүй. Харин миний амьдралд битгий оролцоорой. Харуулж байгаа одонд оногдох магадлал 10 тэрбумд ганцхан л удаа тохиолдог гэсэн. Харин тавдаагүй залуугиндээ амьдрахаас өөр аргагүй болох тохиолдол охтод хэрэг тохиолддог бол. Наоки намайг тоогоогүй. Ямар учир байна? Ямар нэг онцгой зүйлийн эхлэл юм болов? Айл эсвэл гоё юм аа. Хүлээсэнд баярлалаа. Би дахиад аваад ирлээ. Их баярлалаа. Авах уу яахаараа? Их баярлаа. Нэгийг авъя. Нэрэлхэлгүй хэлээрээ. Шарсан талхан дургу бол будаа аваарай. Надад санаа зовлтгүй дээ. Үнэн үү? Би бол тэрийг тоохгүй. Хөөе.
Би гадаадад байгаа юм шиг л байна. Монакод л ийм сайхан байдаг бах та. Монако? Тэр чинь их баян газар шүү. Би ирээтэй хамт сууж байна. Хамтдаа өглөөний цай ууж байна. Хацаа Хөгийн юм. Болооч юу гээ? Баярлалаа ээж. Явах цаг нь болчихсон уу? Котоко, чи хамт яваач. Нэг сургууль юм чинь. за. Энийг та идчих. Танд их баярлаа. За баяртай. 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 Хөөе чи. За, Надаас хол явж болохгүй юу? яасан? Бөөн талхны үрдс болсон охинтой явмааргүй. Надаас ядаж 2 метрийн зайд яв. Араас дагаад сургууль хүрдэг зам мэдэж яв. Санаж яв. Нэг гэрт амьдарч байгаагаа хүнд битгий хэлээрэй. Бас сургууль дээр надтай битгий яриарай. Чи яасан муухай ааштай юм бэ? Сургууль дээр элдвийн ярианд өртгийг би хүсэхгүй байна. Ямар хөгийн амтан бэ? Яса. Би ухаан муутай охтыг үзий яддаг юм. Оор хурцглээ. Ийм тэнэг амтанд 2 жил дурлаж явсандаа өөртөө ч итгэмээргүй юм. Сая надад хэлсэн үгнийхэн төлөө яг удаа тэрнийг болгоод өгмөр санагдчихэв. Нэгдүгээр анги төгсөв.